гэмт хэргийг ялган зүүлсэх асуудлаар хуульчид нэгдмэл нэг байр суурьтай болохгүй бол үнэхээр одоо болохгүй нэ. Саяхан нэг хавцлыг уншижсэн чинь хүн гэмтлийн улмаас хүн насварцсан байгаа байхгүй юу. Гэтэл түүнийг санаатай хүн болохоор зүйлчлээд явж байна. Ингэж одоо болох уу? Болохгүй шүү дээ. Хүнийг санаатаа ална гэдэг чинь санаатаа алгаж чиглэсэн үйлдэлийгээд түүний улмаас хүний аим хохирсон байхыг хэлдэг. Хүнд гэмтлийн улмаас хүн насварна гэдэг чинь хүнд гэмтэлжүүлсэн зүйл юм байхгүй. Түүний хүндрүүлэх нөхцөл байдал нь уг гэмтлийн улмаас хүн насварах асуудал шүү дээ. Энд чинь хоёр өөр гэмтэлэг байхгүй. Нэг нь хүний аим хохирох, нөгөөх нь хүнд гэмтэлжүүлсэн зүйл. Үүний хооронд нь одоо зөрүүлээд зүйлчилсэн байх асуудал гарч байгаа байхгүй. Ингэж болохгүй шүү дээ. Энэ хоёрын чинь хооронд асар их ялгаа байхгүй. Гэмт үйлдлийн хувьд ялгаа байна. Хүлээлгэх хариуцлагын хувьд бас ялгаа байна. Гэтэл өнөөдөр мөрдөгч прокурор шүүгчид хуулийг өөрөөр тайлбарлаад байгаа байхгүй юу? Ингэж болохгүй шүү дээ. Хууль гэдэг бол ярьдаггүй шүүгч гэдэг бол ярьдаг хууль гэж эртний үгэнд байдаг байхгүй юу? Ийм учраас хуулийг өөрөөр тайлбарлаж өөрөөр хэрэгж болохгүй байхгүй юу?